Самцааны өрхөмөндөд үзэгчтэй Монголын сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэх Hope Notes-ийн 14 дахь дугаар эхэлж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Дасандаа Буухан, М-банк, Аз жаргалын хамт Ice Mark нар ажиллаж байна. За надтай хамт хамтран хөтлөхөөр Инх Бат маань студид хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Үзэгчтэй олон намида энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Монголын сагсан бөмбөгт маш сонирхолтой өдрүүд 7 хоног болж өнгөрлөө. За ялангуяа холбооны цомын тэмцээн лигийн тоглолтуудыг үзэгчд маань тоглолт алгаслаггүй үзэж сонирхсон гэдэгт итгэлтэй байна. За энэ 7 хоногийн үед одоо 1 сарын 16 болон 17-нд All Star эхэлж байгаа хоёлаа энэ талаас эхлээд ярилцъя гэж бодлоо. Тийм би сая яг нэвтрүүлгийн өмнө Токи дээр дахин нэг удаас өөрийнхөө саналыг өглөө. Тэгээд үзэгчд маань гар утсан дээр Токи аппликейшнийг татаад үндэсний дээдлигийн All Start бүх хотын тоглолтод санал өгөх гэдэг хэсэг рүү оронгууд эрэгтэй эмэгтэй бүх одын тоглолтод аль тоглогчийг хармаар байгаа вэ гэдгээ сонгох боломжтой. Тэгээд ерөөсөө ийм юм байлээ намын. Байрлал бүр дээр 3 тоглогчийг сонгоод үүнийхээ дараа дахиад одоо байрлал харгалзахгүйгээр дахиад 2 тоглогчийг сонгох эрхтэй болж байгаа юм бэл. Тэгэхээр үзэгчд маань ерөөсөө хэрвээ довтлогчийн байрлал дээр ч юм уу дуртай 3 тоглогчоо сонгоод дахиад нэг тоглогчийг довтлогчийн байрлал дээр сонгомоор авах юм бол яг тэр байрлал харгалзахгүй сонголтын дээр нь хийчих болох юм байлаа шүү. Мөн дээрээс нь сагсан хүмүүс сонирхогчдод маань 5 санал өгөх эрх байгаа лөө. Тэгээд дээрээс нь ирж үзэх болгондоо QR уншуулаад дахин нэг санал өгөх эрхтэй болох юм бэлээ. Тэгэхээр бас үзэж байгаа хүмүүс маань ирээд дээдлийг үзэнгээ бас дахин нэг саналын эрхтэй бас болох боломжтой болох нэ. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа All Star-ынхаа эрхтэй эмэгтэй одоо хүснэгтэр тэргүүлж байгаа хүмүүсээ харцгаая. Тийм All Star гэдэг бол за үзэгчд маань бас ер нь нэг тийм яриануд яваад ил. Ямар яриа гэхээр энэ одоо баг оноо авч байгаа үсттэй энэ ийм баг үзүүлэлттэй байгаа үсттэй ч гэдэг юм уу. All Star гэдэг бол тухайн үзэгчдийн дуртай тий талбай дээр харахыг хүсэж байгаа тэр тамирчдыг хамтдаа харцгаая өгч байгаа. Дүлгөө маань 15,000 бүр маш илттэйгүр 3,000 зүрхтэй явчих тий. Тэгээд мэдээж хулан эмэгтэйгээс хулан маань нэгт явж байна. Тэгээд SJ Apes багаас 3 тамирчин байгаа бол хасын үлгүүд багаас 3 тамирчин эхний 7-д харагдаж байна тийм ээ. Тэгээд Сэлэн Ботонс BCH Nice багийн тоглогч Эрдэнэ цогт маань 2-т явж байгаа юм байна. За эсрэг талд бол баг дийлэнх нь Улаанбаатар Amazons багийн тоглогчид харагдаж байна тий. Тэгээд яг энэ үүн дээр юу харагдаж байна гэхээр SJ Apes болон хасын үлгүүд багийн фэн бейс ямар том юм бэ гэдгийг харж болохоор нэмээд Сэлэг Ботонсынхаа хаана байна гэж асуух хэрэгтэй байх. Тэгээд Сэлэг Ботонс багт мэдээж Инхбатар, Дэлгэрний ям, Дүлгөөн гэх юм уу маш олон гайхалтай тоглогчид байгаа. Тийм учраас та бүхэн яг одоо гар утсан дээр Токи аппликейшнээр татаад үндэсний дээдлигийн All Star-ын саналаа өгөөрэй гэж уриалмаар байна. Тэгэд дуусах хугацаа нь болохоор 2026 оны 1 сарын 2-ны 23 цаг 59 минутад дуусах юм билээ. Тэгэхээр бүгдээрээ идэвхтэй оролцоорой гэж хүсмээр байна. За тэгээд дараагийн мэдээлэл рүүгээ хамтдаа орцгоё. За SJ Apes багаас Thomas Robinson ирнэ гэж өгнө мэдээлэл гаргаад байсан болвол яг өмнөх тоглолт буюу өчигдрийн тоглолтын өмнөх өдөр Thomas Robinson гэрээг цуцлаа гэсэн мэдээлэл ирсэн билээ. Энийн талаар мэдээлэл байна уу? Тийм, Apes-ийн хувьд бол ерөөсөө Thomas Robinson Монголд гимтээд эргээд Америк нэгдсэн улсад очиж үзлэг онцлогоонд хамрагдаад за тоглох боломжтой байна гэсэн хариултыг SJ Apes рүү илгээсэн. За хэдий тэгсэн боловч SJ Apes эргэж ирсэн даруйдаа бас тодорхой хугацаанд бэртлийн улмаас бэртлээ бас recovery зорилгоор амрах ёстой гэсэн ийм хариултыг өгсөн юм байлээ. Тэгээд багийн эзний за багийн удирдлагын өгсөн мэдээллээр бол сарын $30,000 цалинтай. Тэгээд яг энэ тоглогчийг талбайд харахгүйгээр талбайд гаргахгүйгээр энэ $30,000 бас хий дэмий өрмээргүй байна гэсэн ийм хариултыг өгсөн байлаа. Тэгээд Аз импорт тоглогч болох Emmanuel Ijесу яг өчигдрийн тоглолтод дебют тоглолтоо хийлээ. Энэний талаар үзэгчтэй хуваалцаж өчигдөр бас тоглолтыг нь үзсэн баг тий. Тийм. Тэгээд Emmanuel Ijесу гэж тоглогчид яг өнгөрсөн жил миний маш сайн санаж байгаагаар BCL-ийн хүрээнд явагдсан тоглолтуудад яг энэ Аз 2 болон Ijесу гэж 2 тоглогчийг ирээдүйд Азийн будагтай талбайн тоглолтыг одоо тодорхойлох юм 2 тоглогч байна гэж ингэж онцолж ирсэн. За тэгээд
Таиландын хайтек багт тоглож ирсэн гэдгээр нь үзэгчд маань маш сайн мэдэх байх. Мөн Таиландын шигшээ огтой тоглодог энэ тоглогчийг SJPs баг игнэндээ нэгтгэж авчирсан байгаа. Тэгээд Спелес дасгалжуулагчийн хувьд эхний тоглолт болоод ч тэр Ижисүг маш бага минут талбай дээр гаргасан. Тэгээд цаашдаа мэдээж SJPs-ийн будагтай талбайд том хүч болно гэдэгт миний хувьд бол итгэлтэй байна. За тэгвэл бас нэг онцлог мэдээлэл байна. Энэ бол мэдээж Итүүгийн ирвсүүд багийн тоглогч Индрагийн талаар байгаа. Индра яг энэ одоо өчигдрийн тоглолтоос өмнөх тоглолтын дараа нэг мэдээлэл гаргасан байсан шүү дээ, тий. Би тэгэхээр тоглохгүй гэж хэлснийхаа дагуу өчигдрийн тоглолтонд тоглосонгүй. Энэ яг юу болов? Энэ бол ерөөсөө шууд бүтэн драма гэд хэлчихэд болох байхаа. Тэгээд яг өөрийн Instagram хуудаснаас стори ихтэй та нарт бүгдэнд чинь баярлалаа, тий. Би дахиж цагсан бөмбөг тоглохгүй. За ер нь одоо тиймэрхүү сторинуудыг, нотсуудыг тавьсан. Тэгээд яг багийн зүгээс бол одоогоор аль биесээр мэдэгдсэн зүйл байхгүй байна. Тэгээд өчигдрийн байдлаар харахад мэдээж Индра энэ багт дахиж тоглохгүй байх магадлал өндөр. За тэгээд яг шуум мэдээ гэсэн үг. Тийм, шуум мэдээ. Ер нь бол одоо өөрөө хувийнхаа аккаунт дээр тэгээд тавьчих чинь гэдэг бол багийн удирдлагаас бас Индрад дараагийн тоглолтуудад яаж нөлөөлөх юм байна те. Үнийг бол мэдэхгүй байна. Одоогийн байдлаар яг тэр сториныхоо дагуу, тэр нөөцийн дагуу өчигдрийн тоглолтод бол оролцсонгүй. Тэгэхээр Итүүгийн ирвсүүдийн гол онооны лидер. Гэхдээ энэ онооны лидер багийн спорт, багийн амжилт гэдгийг илүү харах хэрэгтэй болов гэж бодож байна. Итүүгийн ирвсүүд багаас бол одоогийн байдлаар бол ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа тий. Мэдээлэл хүргэсэн Инх Бата баярлалаа. Хэсэг хугацаанд завсарлаад хоёр зочинтойгоо эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент итгэгчээр спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors хамтдаа төрүүлж алах нь Unitel нар ажиллаж байна. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй. За манай өнөөдрийн хоёр зочдоор спортын тайлбарлагч Оргил Мөнх болон спортын сэтгүүлч Сэнгэнэр хүрэлцээрсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За сая бас сонссон бах тий. Томас Робинсон явлаа. Эммануэль Ижесу бас анхны тоглолтоо хийлээ гэд эхнээс нь бас дүгнэлтээ хийгээд явъя. Өчигдөр Оргил Мөнхийн хувьд бас тайлбар дээр байсан. Эммануэль Ижесу ер нь багт хэр тохирохоор харагдаж байна. За эхлээд Ижисүгээрхээс өмнө SJPs-ийн хувьд гэх юм бол өчтөрөнд бол бүх зүйл шинэ байлаа. За нэгт дандаа Аз тоглогчдоор тоглосон. За ер нь бол мэдээж багийн зөвхөн Монгол тамирчид дээрээс нэмээд Ижисү. За тэгээд шинэ дасгалжуулагч, Спелес дасгалжуулагч ирсэн. Тэгээд өчтөр тоглолтын дараах яриа дээр ч гэсэн Эрдэнэ хэлж байгаагаар бол Спелес дасгалжуулагч илүү хамгаалтан дээр суурилсан. За гэхдээ яг нэг давуу тал мэдээж Монголын лигийг мэднэ, уур амьсгалыг мэднэ, эсрэг багийн тамирчид. За тэгээд мэдээж JPS-ийн багийн тамирчдыг ч мэднэ. Бүрэлдэхүүн сонголтын дээр бол нэг тийм юу байгаагүй, хэцүү байгаагүй. Гол нь яг мэдээж тэр EBS тамирчтай шинэ дасгалжуулагчтай уур амьсгал тэгээд тоглолтод оролцох нь одоо ямар байсан байгааг сайн мэдэхгүй байна. За EJS-ийн хувьд гэх юм бол өчтөр дүлгөөн бол бодогтой байд ганцаараа байсан. Тэгээд дүлгөөний минутыг бол бас хангалттай хувааж олж чадсан. Тэгээд эхний тоглолтод ч гисэн бас статистик үзүүлэлт бол тийм муу бол байгаагүй. Ер нь бол боломж юм байсан те. Тэгээд яг дараагийн тоглолтууд бас ямар байх нь яг нэг тоглолтоор ус дүгнэхэд арай эрттэй. Гэтэ өчтөрийн тоглолтоор харахад бол ер нь том боломж юм санагдав. Гэтэ ер нь яг ингэж харсан шүү дээ. Ижисү ирснээр ерөөсө дүлгөөн Ижисү хоёр талбай дээр гарахад ч болохгүй зүйл. Хаалга. Одоо энэ хоёр тоглогч 1-5 дээр 1-4 дээр тоглодог ч юм уу. Аль нь ийм боломжтой тоглогч харагдаад байгаа. Оргил Мөнх энийг юу гэж бодож байна? За яг Ижисүгийн хувьд бол 4 номер дээр гэдэг хэцүү байгаа. Аль ч дүлгөөнүүд бол дундын зай шидэлт мото ерөн шидэлтүүл тийм оновчол тийм өндөр тамирчин биш үү. Дүлгөөн бол эсрэгээр 3-аас чидэн дундын зай шидэлт тэр фейд away өөртөө зай гаргаж байгаа скиллүүд бол сайн тий. Тэгэхээр ялчгүй дүлгөөн бас дөрвлөө орчгоор цагийн урттаа нэг 4 минут гэсэн мөнгөтөөс EBS-ийн төслөд жоох хэцүү болж байгаа. Ер нь бол тийм болохоор дасгалжуулагч аль болох минутыг тохируулаад хоёр тамирчныг төдийлөн одоо хамт ашиглахаас илүүтэйгээр нэгээр сольж гаргах болов гэж бодож байна тий. 5 дээр ер нь бол 4 дээр хэцүү баха. Өмнөх удирлуудыг одоо авч үзвэл SJPs-ийн асуудал бол төвийн тоглогчид байдаг гэсэн шүү дээ тий. Эсвэл бол импортоо төвийн тоглогчоо даатгачдаг ч юм уу тий. Тэгээ тэрнээсээ болоод
импорт нь бэртэл гэмтэл авлаа гэхэд дандаа жижиг тоглогчдоор тоглож таардаг гэдэг ч юм уу тиймэрхүү асуудлууд байдаг гэсэн. Тэгээ дүлгөөн ирснээр бас маш том түлхэц асуудлыг шийдэд өгсөн болов уу гэж бас харж байгаа. Энэ дээр Сингэ ямар бодолтой вэ? Тэгээ мэдээж тэгэлгүй яг хуу бас манай Шгшөөгийн одоо шинэ залууд шүү дээ. Одоо үзэгчдийн хамгийн одоо дуртай тоглогч болцсон байгаа гэж хэлэхэд одоо хэлсдэхгүй байх. Тэгээ дүлгөөний хувьд яалч вэ энэ лигт яг рүүки улиралдаа одоо MVP жагсаалтан ч гэсэн одоо тэргүүлэгчтэй игнэнд явж байна. Улирлын дундаж үзүүлэлтэн ч гэсэн яг энийг нэлтгэж байгаа бах те. Тэгээд ингээд үзэх юм бол дүлгөөн бол яалч вэ SGFC-г дахин нэг шат ахиулж байгаа юм одоо гайхалтай тоглогч л гэж яг харж байна. Тэгээд дээрээс нь өчигдрийн тоглолтод бол дүлгөөнөөс гадна бас Гаерд нь үнэхээр клач одоо чухал мөчд маш чухал оноонуудыг авж байгаа харагдсан. Дээрээс нь сэлгээнээс Эрдэнэ хувьд бас онцлог тоглогчтой нэг байлаа. Ямар гайхалтай блок вэ? Тэр нь тоглолтын уур амьсгал бол үнэхээр халуун болсон шүү дээ. За тэгвэл нөгөө талд бас нэг арай нэг хар талаас харуул. Тэгээ Индрагийн асуудал дээр манай хоёр ямар бодолтой байна? Ер нь яг ингээд багаас би явлаа дахиж энэ спортыг зөв үү те яасан. Тоглохгүй гэдэг. Цаана бол мэдээж гэрээний асуудлууд яригдах бах. Тэгээд хувь тоглогчийн зүгээс те багт яг ийм нөлөө үзүүлэх нь ямар хор уршиг авчрах вэ? За мэдээж яг уу багаас бол аль байсныг мэдээлэл гарав. Дараагийн тоглолтоор энэ дээр эрхийг ч үгүйсэхгүй. Гэтэ өчтөр тоглосонгүй. Хамгийн хохиролтой зүйл нь одоо яг плей-оффын төлөө чухал ийм нэг өрсөлдөөд үе шүү дээ. Одоо итүүгээр өсөд улирлын 20 тоглолт үлдсэн. За тэгээд нөгөө талаас яг доороос нэхэж яваа алтууд өнөд за яг энэ нэвтрүүлэг засагдах үед бол тоглолтоо хийцэн байна те. Өнөөдөр өдөр тоглолттой. Тэгээд дараагийн тоглолт нь бас бараг итүүгээр өсөдтэй байсан байна. Тэгээд ийм чухал үед багийг орхиод явдаг нь харамсалтай байна. Тэгээд Индрагийн хувьд бол гарцаа авахгүй үнэхээр өндөр ур чадвартай тамирчин оноо авалт нь маш сайн. Яг мэдээж түүнийгээ дагаад нэг сөрөг үр дагавар байдаг. Багийн бус тамирчид тоглолтоос гарах хандлага байхын үед л байгаа те. Тэгээ энэ дээр дасгалжуулагч ч юм уу багийн тамирчдаас бас нэг ямар нэгэн яриа болсон дээр Индра жоохон цохолцсон уу? Яг юу болсноо сайн мэдэхгүй байна. Одоо миний бодлоор бол зөвхөн Индра биш те. Цаан чинь итүүгийн ирвсүүд гэдэг тэр багийн үлдсэн 13 тоглогч яг энэ плей-офф шалгарахын төлөө бүтэн за 2 сар биш 3 сар биш 4-5 сарын хугацаанд бэлтгэл хийж хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Тэгээд өчигдрийн тоглолтоос Улаанбаатар Амазонс эсрэг магадгүй Индрагийн нэг 24-5 оноо ороод ирчихсэн бол тоглолтын төгсгөлд ч асуудал шийдэгдэх байсан болов гэж ингэж харсан. Гэхдээ зөвхөн Амазонс гэлтгүй яг оргил мөхийн хэлтгэр улирлын төгсгөлийн юуна алтуудын эсрэг хийх тоглолт энэ багийн бас сүүлийн хагас жилийн хөдөлмөрийг үр дүнд хүрэх үү, үр дүнд хүрэхгүй юу гэдгийг шийдэх гэдэг юм л да. Гэтэ саяас хэлсэн шүү дээ. Одоо Индра сая 24-5 оноо авцсан болвол бас Улаанбаатар Амазонсыг хожих байсан болов уу гэж тэгж байгаа шүү дээ. Гэхдээ бас яг үзүүлэлтүүдийг харахаар Индра оноо аваад ирэхээр багийнх нь үзүүлэлт нь багийнх нь бусад тоглогчдын үзүүлэлтүүд шууд доош ундаг. Тэр Индра байсан бол Сандрасыг 20-с дээш аавна гэж бодохгүй. Сандрас өчтөр маш их минут байсан байхгүй. Тэ. Ягаад гэвэл Индра авахгүй. Сандрас Индра өрөөнд тоглолтын ийм аяг өрөөл ижлэх штэ. Дамжуулалтаас илүү өөрсдөө оноо авдаг тамирч. Тэгэд Сандрас ирээд одоо манай Монгол улс тараад хамгийн ихний тоглолт нь юу вэ? YouTube би өөрөө тайлбартан суусан. Тэгэд ялчгүй л Индратай хамт гарах юм бол байрал давхцаад багийн тоглолт бүр самраа болчихсон байхгүй. Тэгээд засгалжуулагч Ирам мэрэгчлэлтэй сүлд нэг гаргасан. Тэгээд тэр тоглолт нь арай илүү үр дүнтэй болж чадсан. Тэгээд өчтөр Индра байсан бол би бол Сандрасыг ийм сайн тоглолт үзүүлэх гэж бодохгүй. Тэгвэл ингүүл яах вэ? Индрагу итүүгийн ирвсүүд алтууд эсрэг тий. Сүүлийн тоглолтыг. За тэгээд плей-офф руу гараад ирлээ гэхэд хэр цааш явах бол. Ер нь Индрагу итүүгийн ирвсүүдийн тоглолт ямар байх вэ? Тийм. Амазонсын эсрэг яриаггүй шүү. Бусад багийн эсрэг. Гэхдээ яг плей-офф руу гарчвал тэгээ ялч байгаа Амазонс тоглолт харна. Яг хөө зүгээр бусад багийн эсрэг төсөөлөд үзье л та. Тэгээ үр дүнтэй байх юм уу, үр дүнгүй байх юм уу? Ингээс эхлэе. Тэр нь бол Амазонс бол үзэгчд маань ч улирал ихснээс хойш харж байгаа хүнгээр одоо зогсоогдчихгүй байна. Амазонс бол тэгээд тэр нь бол авраг авах магадлал бол одоо баг 100-аас хэд байдий те одоо талаас илүү өвтэй байгаа шүү дээ. Тэгэхээр итүүгэн бол яг нөгөө хоёр багтайгаа тоглоо гэхэд бол мэдээж бас ойрхон үзэх тийм боломж бол бүрэн дүрэн байгаа. Ялч ганц тасарсан багийн Амазонс яг өнөөдөртөө бол байна те улирлын турш байна. Тэгэхээр Индрагийн хувьд бас яг хитрхи бас төрөгдсөн шийдвэр гаргах шүү да тий баг амт олноо бодох ч юм уу эсвэл ядахтаа энэ улирлаа дуусгаад плей-оффд одоо шалгардагч бай шалгардагч бай энэ шийдвэрийг гаргасан бол
илүү одоо зөв зохистой байх байсан болов уу гэж харж байна. Плей-офф руу гарсан ч юутэй ч өөр л гарна. Тэгвэл Amazon-стай таарна. Мэдээж Amazon тэр хоёрыг цувралыг харьцуулах заа нэг магадлал 70-30 ч юм уу 82 ч юм уу. Ер нь бол асар бол зөрүү байх нь тодорхой. За хэрвээ Индра мэдээж яг уу лигтээ буцаж ирээд плей-оффт оролцоод тоглолтуудаа орвол мэдээсээ яг багтанч тэр өөртөнч тэр форм бас хадгалагдах гэдэг шүү дээ. Тэгээ гол нь ерөөсөө яг Индрагийн энэ асуудал коуч солигдсонтэй бас энэ шууд холбоотой асуудал шүү дээ. Дандаа л баяр зүгтсэлжуулагчийн удирдлага доор байсан тамирчин гинт өөр мэрэгчлэн өөр тоглолтын систем ороод ирэхээр тэгээд бас нэг л одоо нэг түүний төгсөгчд шүү дээ. Нэг үеийн төгсөгчд дээдлийг ч гэсэн одоо анх нэг гардийн эмхтэй баг за тэгээд түүний дараа хүлгүүдийн бас нэг өөр баг руу орвол тийм. Гэтэл яг тэр баг нэгээд цогцороо байгаадсан байхгүй дасгалжуулагч нь шүү дээ. Тэгээ энэ үлрэл нэг дасгалжуулагч солигдлоо. Хамт тоглож исэн тамирчдаас одоо зул цэцэг байна, цэс чимэг байна. Ер нь Саран туяа. За саран туяа байна тийм. Энэ гурвал байна. Одоо ингээд банк хамт тоглож исэн. Нэг орчин тамирчид юу гэдэг бүгд солигдоод Индрад бас бүр нэг жоохон хүнд цохилт ирээд тийм. Тэгээд нэг банк нэг системээр тоглодог байсан. Индрагийн сурцсан сагс нь өөрчлөгдөнгүүд бас юм нэг хогийн цохилт авчгүй гэж бас бодож байна тийм. Түрүүн их хотын нөгөө асуусан асуултан дээр Индратай итүүг ирвсэн үү эсвэл Индраг итүүг ирвсэн үү гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр миний бодлоор ингэж бодоод байгаа байхгүй юу? Индра байсан байгаагүй үзүүлэлтийг харахаар яг эцсийн үр дүн нь бол ижилхэн. Ер нь оноо авалт нь яг дундчлагадаад гарч ирж байна. Тэгэхээр ерөөсөө Индра орж ирээд тэр багтаа яг нэгдэж чадах юм бол харин илүү дээр байх болов гэсэн. Надаас нэг тийм бодол төрж байна. Тийм өчигдрийн тоглолтоос харахад гэхдээ ийм санагцсан. Индрагийн нэг тийм ганц хоёр өгүүлбэр л байгаа шүү дээ тэр чинь стори хийж байгаа. Багт амар нөлөөсөн юм шиг. Ерөөсөө одоо тэр зул цэцэг гэдэг юм уу саран туяа тий цас чимэг хүртэл өчигдрийн тоглолтод тийм тоглогчд биш шүү дээ. Тэгээ Amazon-сын эсрэг ч гэсэн авах хэвээр оноогоо авч чадгаар л үндэсний шгшөөх тоглолтог тийм хэмжээний тоглогчд. Тэгэхэд нэг тийм багийг унагцсан болов уу гэж харагдсан да. Тэгээ гол нь плей-офф гэдэг бол шал өөр шүү дээ. Улирлын тоглолтуудаас бүр тис өөр уур амьсгал тоглолтууд. Тэгээд нэг багтайгаа олон дараалж тоглоно те дасгалжуулагч гэсэн ямар ч арга барилаа өөрчлөхийг үүсэх учрыг болж болно. Тэгээд за яг намыгийн хэлж байгаагаар мэдээж Индра байхгүйсэн ч багийн үр дүн бол ижилхэн байна гэж шүү дээ. Тэгээ гол нь яг нөгөө плей-офф гэдэг чинь тоглолтууд юу ч болж болно. Amazon-стай өнөөдөр ингээд 20-30 онооны зөрүүтэй хожиж байгаа бол плей-офф тараад эцсийн мөчөд шийдвэрлэхэд гол нь Индра клаш нөхцөл байдал хэрэгтэй байна тийм. Плей-офф тэр. Индра хэрвээ ороод ирвэл этэгээрээс үтэл лидер мөн юм уу? Бус тамирчид итгээд түүний гарт бөмбөг өгнө. Гол нь тэрийг Индра өөрөө хийж чадах үйл чадна. Тийм учраас плей-офф тэр Индрагийн зөвхөн энэ л хэрэгтэй. За яг үр дүн мэдээж өөрөөс гардаг л гарна шүү дээ. Тэр тамирчин нэг тоглолтод 20 оноо авна. Гол нь сүүлийн 1 минут 30 секундэд хин дээр бөмбөг байхаагүй л Индра дээр л байх хэрэгтэй байхгүй. Тэр нь сүйдтэй уучлаарай. Тэгээд сүүлийн хэдэн жил бол яг Индра л одоо Amazon-с эсрэг хамгийн одоо гол өрсөлдөгч нь байсан гэж хэлж болно шүү дээ. Тэгээд яг хоо энэ жил итүүгийн ерөөсүүдийн бүрэлдэхүүн бол сулрахын хувьд суларсан дээ. Улирлын өмнө яг нөөцөгчд маань анзаарсан байх. Тэгээд яг тэр бүрэлдэхүүнээр одоо яг плей-оффын төлөө ингээд өрсөлдөөнийг үзүүлж байгаа. Тэгээд плей-оффт гараад ирэх юм бол яг тийм тоглоо сурцсан багийнхаа эсрэг бас тоглоно гэдэг шалгондоо л доо. Тэгэхээр ямартайч Индра маань эргээд ирээсээ бол үнэхээр өсч. Хийсэн ажлаа дуусгаасай. За дараагийн онцлог мэдээлэл маань болохоор Audi Wings болон Pirates-ийн тоглолтууд байна. За энэ дээр яг юуг ярих вэ гэхээр Wings бол маш чухал тоглолтоо хийх ёстой байсан боловч хожигдол амссан. Одоо тэгээд дараагийн нэг тоглолт үлдээд хожсон ч дээшээ гарч чадхааргүй болчихлоо шүү дээ. Ер нь бол одоо ингээд дээдлийгт үлдэх үгүй юу гэдэг плейний тоглолтыг л хийхэр болж байна. Wings гэвэл тэгээд харамсалтай байна. Уг нь бол Дина Стефенс гэж чанартай импорт тоглогч авчираад плей-офф руу дайралт хийсэн. За багийн тоглогчид ч гэсэн гэрэлмаа гэх те Тамир Алтай гэж залуу тоглогчид их гоё байсан. Тэгээд ийм баг плей-оффоос хасагдана гэдэг бас харамсалтай юм байна. Тэгээд одоо багийн менежер Утган Жаргал ах ч гэсэн хэлжлээсэн л та. Манай баг маш сайн байна. Багууд ямар ч өрсөлдөөнийг үзүүлж чадж байгаа. Гол нь нэг эцсийн мөчөд Вингч нь бахан төсөл алдсан үйлрэлийг зөндөө тоглолтууд байгаа шүү дээ. Тэгээд тэр тоглолт толгоноо дараа асуухаар манай баг би
Би бол багийнхаа тоглолтод ерөөсөө тийм сэтгэл дундуур биш байгаа. Сэтгэл хангалуун байна. Манай баг ингээд 4 үеийн турш маш сайн тоглолтыг үзүүлсэн. Оноогоо авч байгаа. Хийх юмудаа хийж байгаа. Гол нь ерөөсөө нэг оноо ойрхон нэг эцсийн мөчөд ядаж л нөгөө шигшөөгийн төвшөнд тоглож үзсэн байхгүй нэг жоохон туршлагын юм байгаа ч. Тийм учраас нэг эцсийн мөчөд гаргаж байгаа нөгөө илүү алхамд тэ нөгөө шийдвэр гаргалтууд их тааруу болоод наа гэсэн юм бол ярьсан. Тэгээд сүүлд зөвөр нөгөө тоглолт болгон дээр л ажиглаж байгаа нэг зүйл нөө шийдвэрлэхгүй дандаа нэг гэрэлмаагаас ерөн тогтмол тийм нэг илүү алгасан ч юм уу тэ нэг өөрөөсөө хамгаалагчаас шалтгаалаагүй бөмбөг алдалтууд ер нь бол байгаа. За тэгээ яг одоо харагдж байгаа бол болын үед үнээр гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Ер нь сүүлийн үед бол үнээр сайн байгаа юм байна шүү дээ тий. За хоёр багийн үзүүлэлтүүдийг харахаар За 3 оноо бол ижлэх юм байна. Самбарт Wings-ийн үед дамжуулалт бол бүр үнэхээр өндөр байсан юм шүү дээ. ер нь бол багаараа тоглоод сурж байгаа баг байхгүй юу? Ялангуяа тэр Тамир Алтай гэж хоёр тоглогчийн сүүлийн 4-р үед хийж байгаа олон шийдэлтүүд за тэгээд хөлбөр дээрээс суларж байгаа урам чимгийн одоо довтлогоонууд ч гэх юм уу маш гоё болж исэн юм баг. Тэгээд арай л хожуудаж учраа олчудаа. Ерөнхий харахад яг ингээд ерөнхий харахад бол Wings хожсон юм шиг харагдахаар үзүүлэлт харагдж байна те. Дамжуулалт самбар өндөртэй гэдэг ч юм уу нэлээд ойрхон юм зөрүүтэй бас довтлогооны хувьд ч гэсэн нэлээд бас өндөр харагдж байна. Чөлөөт шийдэлч гэсэн. 2 онооны ил зөрүү гарсан юм байна харагдчихсан. Онцлог манай Тамирчин маань бол бүр яа харахгүй бол байна. За бол маань Wings-тэй тоглолтын тоглолт дээр 32 оноо 3 самбар 4 дамжуулалт хийсэн байна. За тэрний өмнөх онцлог тоглолт гэвэл одоо манай Pirates багч нь холбооны цомын тэмцээнд финал шалгарчаад байгаа. Тэгээ энэний бас гол нөлөө бол яа харахгүй бол байгаад байгаа. Тэгээд Муйс Шонхруудтай хийдэг тоглолт дээр 24 оноо 4 самбар 4 дамжуулалт хийсэн болвол Аравттай хийдэг тоглолт дээр 17 оноо 14 самбар 3 дамжуулалт хийсэн байна. Маш гайхалтай үзүүлэлт ер нь. Нэрс оноо авалт самбар хамгаалалт талбай дээр нэг тоглогчоос ямар том нөлөө орж иж болдгоо гэдгийг яг энэ шавилхан биетэй гэж хэлээд байгаа тийм энэ жижиг тоглогчоос харж болохоор тэгээд гол нь маш тэмцэлтэй. Тэгээд эцсийн мөч хүртэл бас явж чаддаг тоглогч л доо бол юу. Тэгээд шин тутам үзэгчд маань бас мэдэхгүй байж магадгүй Монголын сэгсэн бөмбөгт бол мэдээж ичнээ танил хаасан 2018 оноос эхлээл ер нь өөрийгөө таниулаад эхэлчихсэн ийм тоглогч. Тэгээд одоо хүртэл ингээд үр дүнгээ үзүүлээд багтаа нөлөөлөд явж байна. Тоглолтуудыг нь үзсэн л дээ. Сэтгэл зүйн хувьд айгүй чанга хатуу юм шиг санагцсан. Айгүй тайван тоглодог, бага гой сэргээдэг. Тэгээд тэр гурван шидэлтүүд бол бас маш гайхамшигтай. Тэгээд яг оноо ойрхон зөрүүтэй. Ер нь холбооны цомын тэмцээнүүд бүгд л маш ойрхон зөрүүтэй дуусгасан шүү дээ, тий. Тэгэхэд эсрэг багийн шатаад ч юм уу эсвэл өөр сайн багийн тамирчтан ингээд шатаад хахад бол ерөөсөө ямар ч тийм царайны хувирлж ажиглагдаагүй. Болболын нэг миний хувьд нэг онцолж харсан нэг зүйл нь. Сүүлд 30-аас дээш оноо 24 оноо явартай. Сүүлийн хувьд. Тэгэд бараг онооноос бага минутанд автсан баг шүү. Ялангуяа өвчтөрийн тоглолт. Маш цөөн минутанд тэр ерөөсөө тэр нэг хамгаалтаа хийжлээ зөрөөл төр ууршина хурдан давтахаар порент гэдэг үйлдэлтэй. Маш хурданч гарч ирэх юм. Тэгэд голын дийдрийг найдвартай төгсгөж ажиллана. Ерөөсөө оноо авахд бол ямар ч зөөгөр алга. Бүрсүрэн дасгалжуулагч нэг учрыг олчих тий. Ер нь тоглох учраа олсон баг. Тэгээд эргээд цацрал гээд яг дотоодын тоглогчдын харах юм бол ерөөсөө маш хүчтэй бүрэлдэхүүн байгаа шүү дээ. Тэгээд гол нь өөр нь хамгаалах мэдрэмж чадвар нь аюул өндөр болохоор эсрэг багийн холбогч төр эхлээд үнэхээр дарамттай хамгаалт хийж чадаад байгаа. Тэгээд дарамтлуулсан холбогч дамжуулалтаа алдна үгүй бол тухгүй байдлаар хүчлөө шүү дээ. Тэгэл арын хамгаалагч нар тэр бөмбөгийг таслал авах юм бол урж хүмүүний бол шууд урагшаагаагүй байл. Ерөөс үнэхээр амархан байгаа. Яг тэр артын эсрэг хийсэн булын Pirates-ийн тоглолт бол өнөр чимэг дээр ерөөсөө өнөр заяа дээр 40 минутын туршид 4 үеийн туршид зөвхөн оноо авалт гэлтгүй хамгаалтан дээр тулгуурлаж анхаарч тоглосон булын тоглолт гэхгүй. Тэр 10 гаруй оноотой. Болбол тэгээд ерөөсөө нэг бас онцлог чанар нь маш тамир сайтай тий. Гүйлтийн төсвөр ер нь маш сайтай. Тэгээд дотлоон дээр ингээ оноо авч хүмүүслээ тэр хамгаалтан дээр бас л яг тэрнтэйгээ адилхан одоо энерги зарцуулаад яваад. Ер нь үнээр одоо яг сайн хэлсэнчлээ. Өнөр заяарсан тийм шүү дээ. Гэтэл одоо өнөр заяагийн эсрэг дэж тоглож юм гэхээр үнээр гайхалтай. Тэр нь энэ хоёр тоглогчийн нэг очраануудыг ярих нэг тийм хоёр төмөр хавраад байгаа. Өнгөрсөн үйлрлийн одоо хасын үлгүүд дарав төрөм плей-офф ихний шат туслал үнэхээр гоё шүү дээ. Энэ хоёр тамирчны оронд готлаа. Супер байсан.
За өргөжлүүлээд хамтдаа BCH Knights болон Brusco Mongolians багийн хайлайтуудыг харцгаая. За энэ тоглолт бол төсөөлснөөс өөр тоглолт болсон. Бараг бүх хүний төсөөллөөс шал өөр байлаа. Яа тэгэхээр хүснэгтийн 1 болон 10-т явж байгаа 2 баг хоорондоо уулзраа таарсан боловч Brusco Mongolians баг хожил байгуулсан. Тэгээд онооны зөрүү ч гэсэн маш илт давуу хожиж чадсан шүү дээ. Энийг үздэгээс нь. Тийм энэ тоглолтын дээр би яг энэ шар өмсгөлтэй багаас өөр спорт болж харсан шүү дээ. Америк хөлбөмбөг гэж. Ерөөсөө яг одоо wing back шидэл урд Дэвин Уорн ч юм уу Жордан Толберт нэг тачдаун хийх гээд байгаа юм шиг. Маш олон яг тийм одоо бүтэн талбайг туулсан дамжуултуудыг өгсөн. Тэгээд юу ажиглагдсан бэ гэх юм бол маш их ядарсан байсан Knights. Яаж ч өмнөх өдөр нь холбооны цамын тэмцээнд орсон шүү дээ. Тэгээд бас финал шалгарсан. Тэгээд энийг ч гэсэн ер нь Mongolians-ийн тоглогчид ч гэсэн их мэдэрсэн байлээ. Тэгээд талбай дээр байгаа тоглогчдод л одоо өрсөлдөгч нь илүү мэдрэгдэн шүү дээ. Тэгээд 2-3 ч тоглогчийн ярилцлагыг харсан. Ер нь өрсөлдөгч маань их хүн тоглолтын араас ядарсан байна гэсэн ийм хариултыг өгч байна. Тий. Тэгээд яг өмнөх өдрөн шүү дээ, тий. Хөлгүүттэй тоглоод бас ялагдл хүлээсэн. Тэр тоглолтод нэлээд бас хүч шавхсан ойрхон тоглолт болсон шүү дээ. Тоглолтын турш бол онооны зөрүүдийг жайхтар холтоогүй төгсгөлтөл шийдэгцэн дээр бид нар яг ямгаалтаар шийдэгцэн тоглолт байсан. Тэгээд яг дараалал тоглолтыг мэдээж дамжтад чанга байсан баха. Гэтэл энэ өдөр чинь бас хасын үлгүүд бас тоглосон шүү. Хасын үлгүүд юутай тоглоо? Brothers-тэй тоглоод тэгээд хожил байгуулсан шүү дээ. Brothers ч бас тийм ч доогоор явж байгаа биш чансаа өндөртэй баг тамирчид тоглоод байхад яг бас ядралт руу хүн яг зөвөө буруу юу? Би бол өнөөдөр юутай хөлгөөд Brothers дээр ч юм бол ер нь нэг Mackenzie Moore бас нэг үе нэг жоохон хандлага гаргадаг шүү те. Яг л нэг тэр хүчлэгэнд таарцсан. Бусдаар бол яг Brothers-ийн урж байгаа дамирчд бол яг л хийдгийг хийсэн байхгүй юу. Mackenzie Moore нэг жоохон хамгаалтан дээр итгэх гаргацсан бол Brothers-ийн тоглохоо болсон тоглолт. За тэгэхээр хамтдаа Knights болон Mongolians-ийн Ерөөсөө энэ самбарыг л онцлох хэрэгтэй Mongolians-аас бол 2 онооны довтлооч даблцсан юм шүү дээ. Довтлоо. Тэгээд самбарыг харалтаа 48-36. Тэнгүүт яг нөгөө 12 сарын 1-ээс өмнө хийсэн шилжилтүүд үр дүнгээ өгч байгаа байхгүй юу? Цэлмэг тий. Нэмээд Galloway ямар гайхалтай. тэгээд Сүхбаатарын оролтод Хамгийн аюум шигтэй энэ оноогоор тэргүүлсэн хугацаа 33-аас 13. Нөгөө тал нь ердөө 31 секунд л шүү дээ. 30 секунд тоглолт эхлэв юм шүү дээ. Тэр бусдаар дандаа Монгол. Би ерөөс яг би үнэ хэлэх энэ тоглолтыг эхний хагас нь үзег байхгүй. Ард нэг жоохон зөөр бэлчээд босоод эхний хагас дуусаад баазар дуурал оноог нь шууд урдаас баснаас ч нөр банк гэж. Онооны зөрөөр амар өстэй би харчаа гайхсан ч нэр. Монголоос ихтэй ялчгүй супер байсан л та. Эсрэгээр Knights жоохон унжгаар байх хөвч байсан. Гэхдээ унжилаа гээд Толберт Warren хоёр ч нь бол гайгүй байгаа шүү. Амралттай хүмүүс шүү дээ тий. Зоноо авт. Mongolians баг за Wesley автгараа л авсан байна гэдэг шиг 33 оноо 7 самбар 6 дамжуулалт хийсэн байна. Сүхбаат Цэлмэг хоёрын хувьд хоёулаа 16 оноо авч 7 самбар, Цэлмгийн хувьд за дамжуулалт 3 дамжуулалт хийсэн байна тий. Цэлмэг дээр их онцлж ярмаар байгаа юм. Ийм тоглогчийг Итали яагаад голоод явуулчихв? За голж явуулах нь ч үгүй тий. Солилцоонд оруулчихв. Эргээд яг уган баярын үсдэг тоглогч биш байсан уу? Яасан? Цэлмгийн сүүлийн тоглолтуудыг Mongolians-тэй хийж байгаа тоглолтуудыг харахад холбооны цомынч бай, лигийнч бай бүх тоглолтноор ерөөсөө байдгаа шавхаж тоглож байгаа. Цэлмэг бол. Тэгээ тэр цэлмэг чинь металд байж байгаад эпс руу явлаа да тий. Тэгээд эпстэй очиад бас дагваж буцаж яг металд ирэхэд хуучны цэлмэг бол огт харагдахгүй байсан шүү дээ. Тэгээд нэг л тийм өөр болцсон. Тэгээд тоглолтоож бүрэнгүүцэд гаргаж чадахгүй. Гомдоо тийм байсан. Тэгээд тийм болохоор л тэгээд баг явуулсан юм болов уу гэж харж байна шүү дээ. За эсвэргээрээ BCH Knights баг Damian Warren 24 оноо 2 самбар 3 дамжуулалт, Эрдэнэ цогт 10 оноо 5 самбар 5 дамжуулалт, Ган Эрдэнэ 11 оноо 1 самбар 5 дамжуулалт авчээ. За яалтчгүй л оноогоор тэргүүлэгч байх ёстой Эрдэнэ цогт маань тий ядралт бол энэ оноон дээр бол шууд харагдаж байна уу? Warren бол муу тоглоод 24 шүү. Би бол яг Эрдэнэ цогт ерөөсөө ганц энэ тоглолт биш байхгүй. Эрдэнэ цогт яг нэг оноо баг оноо авалтууд сүүлийн нэг 3 тоглолт лав байгаа баха. Ер нь оноо авалт тааруугаа шүү 15 орчим. А сүүлд энэ тоглолтын өмнө нэг хүлгүүттэй цомын тэмцээнд лигийн тоглолт шүү дээ. Энэ хоёр дөр бол оноо авсан байгаа. Тэрний өмнөх тоглолтыг яг
сайн санахгүй. Тэгээд багууд Эрдэнэ цогтын учрыг болоод нь үгүй бол дасгалжуулагч багийн араа альтмаас Эрдэнэ цогтыг тоглуулах учраа олохоо болчихоо. Би бол бүр ингэж бодоод байгаа шүү дээ. Бүр дээд төвшний, сансрын төвшний юм ярьээ. Эрдэнэ цогт плей-офф дээр орж ирэх. Илүү оноо авалтан дээр. Би бол энэ жил 20-с дээш оноо авсан нэг 2 тоглолтын санаж байна. Эрдэнэ цогтыг. Бусад үед бол багаа зөв тоглуулдаг, дамжуулалтаа зөв үед нь гаргаж өгдөг. Яг нэг багийн ахлагчин гэх юм уу те. Нэг тиймэрхүү зүйл харагдаад байна. Тэгээд оноо авалтан дээр илүү өөрийгөө хүчлэхгүй, бэртлэгэнтлээс бол ингэж байж байгаад яг л энэ улирлын гол зорилго нь юу юм? Тэр зорилго руугаа илүү дайрах болов уу гэж харж байгаа. Бас оргил мөнгөтэй яг санал нэгдэж байгаа зүйл нь юу байсан бэ гэхээр хит хитэн тоглолт дээр Эрдэнэ цогтыг дандаа давхар хамгаалт хийдэг ч юм уу те илүү Эрдэнэ цогтөр тулгуурлаж хамгаалт илүү сайн ажиллаад байгаа юм шиг бас харагдаад байна л да. Тэгэхээр аль талтай л байж болох юм. Тэгээ энэ дээр Сингэ ер нь юу гэж бодож байна? За яг хуу одоо яг улирал ер нь талаас илэрсэн явж байгаа шүү дээ те. Тэгээд ер нь туршлагатай тоглогчд бол өөрийгөө хизээ одоо шахаж тоглох уу хизээ яг уу жоохон дарж тоглох уу ч юм уу те яг тэр мөчлөгөө яг тааруулж байгаа л орж ирэх юм болоо гэж бас харж байна. Тэ нэгэсэндээ яг уу улирлын дундуурч бас нэг тамирчид бас нэг унах үе байдаг шүү дээ. Тэр үеийн ч таарсан нэг бас үүсэхгүй те. Тийм нөгөө тал Дэвин Ворн угаасаа авдаг оноогоо авчлаа. Гэтэ дахиад хэлээ. Саяны Монголиасын эсрэг хийсэн Дэвин Ворны 24 оноо бол муу тоглосон шүү. Би бол тийм онц сайн тоглосон гэж хэлэхгүй. Ямар ч олон 100% довтлогоо алддгийн тэгжягт л ингэ 24 болоод. За болохгүй. За ингэ тэгсэн хугацаанд завсарлаад дараагийн сэдв рүү орцгоохон. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент итгэгчээр дижитал аялын ихтгэл түнш ID Zone ID-ийн бүх хэрэгцээг ID Store-оос сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola нар ажиллаж байна. Эргээд тавтай морил үзэгчтэй. За онцлог мэдээллүүдээс энэ 7 өдрийн хамгийн онцлог мэдээлэл бол яалчгүй холбооны цомын тэмцээнүүд болж өнгөрлөө. Бүр маш гал халуун одоо тэмцээн байлаа. Яалчгүй спортын төв ордон бүр пиг дүүрхийг бид бүгд харлаа. За хамтдаа Сэлэнг Бодонс болон BCH Knights багийн тоглолтыг үздэг. Энэ бол бүр гайхалтай тоглолт ус тээ. Яг нэг баг нас санагдуулам тоглолт ус. Бүгд нас санагдаад бүгд шалаар суугаад чихэлдээд гарах ямар ч боломж байхгүй. Спортын төв ордон хамгийн сүүлд хизээч ингэж дүүрсэн бас сайн санахгүй байна. Тэгээ тоглолт ч гэсэн маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон. Оргил мөнгөсөнгийн хоёрын тоглолтын талаар. За энэ бол яг нэгдсэн дээдлигээс хойш спортын төв ордонд болсон хамгийн одоо гой тоглолт байсан гэж би харж байна. Тэгээд яг тэрний дараа нэг шигшээгийн яг дээр цугларалт болж байхдаас 2 баг болж хуваагдаад нэг 3-3 тий. Тэгээд 3-9 тоглолтод бол бас яг л нэг иймэрхүү үзэгчтэй ийм уур амьсгалтай болж байсан. Оюутны лиг бол яг ордонд болдог байхад бол бас л яг ийм л одоо жил болгоны оюутны лигийн Final Four финалийн тоглолтууд ийм болдог гэсэн. Яг л тэрийг санагдвал маш гоё тоглолт болсон байсан. Тэгээд аль алигаас онцгорсон тоглолч тоглолтын төгсгөл ч юм уу тий. Энд гайхалтай болсон байсан. Оргил. За мэдээж Эрдэнэ цогтын гайхалтай тоглолт холын цаг дуусахтай за ер нь бол зэрэгцсэн те маш богино хугацаанд холын дундад зэр шидэлтэй амжилттай болгосон. За Сэлэнг Бодонсоос онцлог тамирчинхан бол инх хотын дүлгэн байсан. Довтлооны самбарт үнэхээр итгэдэгсэн. Оноо авахын хөдөлгөөний сайн биш гэсэн. Бусд үзүүлэлт бол маш сайн байсан. За хожигдол авсан гал шилтгаан гэх юм бол тэгээд ингээд тоглолтын туршил өгөө аваатай байлаа шүү дээ багууд. Яг тэрнээс илүү гүчхэн байгаагүй те. Гол нь Бодонс өөрсдөө чөлөө шидэлт алдсан алдахтай яг нэг шийдвэрлэх мөчөд чөлөө шидэлтүүд алдсан. Анаас тэр 3 шидээд өөр дөрөө алдаа авчаад баг 3 л ингэ алдсан шүү дээ. Цогтын яа. Дөлгөөний эсрэг шийдэж байгаа шүү дээ. Иймэрхүү шийдэлтийг Эрдэнэ цогт хийн шүү. Тэгээд хамгаалт бас тийм үү биш дээ. Маш За тэгээд онцлог тамирч гарцсан байхгүй сугарч. 27 оноо 24 сан. 24 самбар тий. 24 баг 10 билүү 9 тоглооны самбар. 24 самбар. Боломжтой юм уу? Энэ харин боломжтой зүйл үү? Боломжтой Бодонсын эсрэг ба. Хэдүүл ямартай ч эхлээд хоёр багийнхаа дунджийг харцгаая. За чөлөөт шидэл Сэлэнг Бодонс 20-с 11 шидсэн бол BCH Knights баг 27-оос 23. За 2 оноо ер нь бол Сэлэнг Бодонсын хувьд бол 2 онооны шидэлт бол довтлогоо нэлээд өндөртэй байсан гэж харж бас болж байна тийм Бодонс тэгээд
чөлөө шидэлтэд 70% шидсэн бол энэ тоглолтод ер нь хожиж газар байхгүй. 9 шидэлт алдсан байна. Гэхдээ энэ 9 шидэлтийг муу шиддэг тоглогч нар алдаагүй тийм. Харин гол нь тийм байхгүй. Экватор. За нэмээд Дүлхүү. Тийм. Тэгээд одоо Сэлэн Ботосын асуудлыг баг 3 дугаарын туршил ярьлаа. Тэгээд асуудлаа ер нь зэгцлээл байх шиг байна. Ер нь 3-3 тоглогчд нь учраа болоод Экватор эргэж ирээд Экваторын тоглогч гэсэн BCH Knights эсрэг тун давгүй болчихсон. Тэрнээс сая ус яг дундаж үзүүлэлт бас л их ойрхон яг чөлөө шидэлт дээр л алт зарагдаад байна. За Ботонсын тамжид үзүүлэлт. Дүлхүүн 15-10. Одоо ер нь энэс л юу үсэх тийм. Тийм. Оноо л дүлгөөний байрал дээр заавал 20 үрэх аль. Тэгээд 10 самбарын 5 довтлооны самбар. Тийм. Тэгээд Андын 19 онооны баг талаас дээш хувь нь 2 дугаар хагаст орж ирсэн оноонууд. За Экватор бол тоглолтыг маш сайн эхлүүлсэн. 19 оноотой 6 самбартай. Одоо яг энэ үзүүлэлтийг харахаар гурлаа яг л гоё оноогоо тэнцүү хуваагаад тавцсан л харагдаж штэ. Дэлгэр нэм энэ тоглолтод яг харахгүй суур очрын эсрэг тоглоход хэцүү байсан. Суур очроо тэгээд багийнхаа 49 самбарын 24-ийг нь ганцаар авцсан байна гэдэг бол одоо ямар ч үзүүлэлтээ. За эсэргээр BCH Knights баг за Dotasteg харагдж байна. Суур очрын 27-24 самбар 2 дамжуулалт. Зярдан цогт маань 19 оноо 1 самбар 8 дамжуулалт хийсэн бол Ганбаатараас энэ өдөр айгуу сайн биз дээ. Энэ Ганбаатар сайн байгаа биш үү те. Энэ Чимээгүй Баатар шүү. Манай өөрийнхөө хамгийн дуртай тоглолт. Суучны Ганбаатарыг харагдаад байгаа ерөөсөлийн тоглолтыг хараад. Чимээгүй Баатар байгаа шүү. Ганбаатар гэдэг. Яра үнэхээр бүрэн нэг гол нь яг Ганбаатар нь өөрөө бөмбөгтэй тэгж удаан тоглолт биш болохоор камерын дуранд тийм амар юу харагдахгүй. Удаан байх юм. Бусдаар зүгээр нэг камер Ганбаатар 2-3 секунд очлоо тэрэг бол амар өрөвдөлтөй ашиглаж байгаа. Гар дээр бөмбөр хэлэн бол оноо асуудал байхгүй. Тэгээ бас тиймч олон минут бол гарахгүй байгаа. Яг гарч байгаа минутаа маш сайн ашиглаж чадаад байгаа гэж бол хараад байгаа шүү дээ. Тэгээ дасгалжуулагч гэсэн өөр Ганбаа нэг 4 номердөө тоглох учраас олсон байхгүй. Яг тэр сүүл анзаархад хөлгүүд эсрэг заяа. Тэр яг үзэгчдээс тэр тоглолтын нэг статистик үзүүлбэр нэг залаад харуул. Тэн дээр нэг юм байгаа. Суур очрын оноо өндөр биш. Гол нь суур очр гэхдээ минут маш их. Тэгсээр нь оноо байхгүй заяа. Тэгэд гол нь юун дээр байгаа гэх юм бол суур очр өөрөөсөө тэн дээр Ганбаатар нуугаад байгаа байхгүй. Өөр дээрээ хамгаалагчтай татж जैन. За тэгээд Ганбаатарт ямар нэгэн байдлаар бөмбөг ирэх юм бол асуудал гоно. Ерөөсөө нэг тийм өөдөөс нь хин хамгаалах нь Ганбаатарт ерөөсөө сонир биш үү? Лигонод байна уу? Монгол тоглогч байна уу? Хамаагүй. Гол нь Ганбаатар өөрөө яаж тэр хагас тойрогт очих вэ л гэдэг байна. Хамгийн ихнийх. Тэр төгсгөчнийг асуудал биш баг. Гол нь тэр хагас тойрогт очсон байх хэрэгтэй. Очих юм бол бөмбөг ирнэ. Тэгээд тэр бол аано. Тэгээд сүүлийн тоглолтууд ч гэсэн анзаарч байгаад яг BCH Knights-ийн одоо тэр шахсан хамгаалтууд тэр Ганбаатар яг тэр дамжуултыг унших чадвар маш гайхалтай. Ерөөс хитэн ч бөмбөг таслаад байгаа. Миний сүүл тоосноор бол 4-5 бөмбөгийг яг энэ боднос дээр тассан баг шүү. Тим тоглолтыг үзүүлж байгаа. Тэгээд нуугцэн эрдэнэ юм да. Оргил мөнхийн хамгийн хайртай тоглогчдын нэг гэдэг байгаа шүү дээ. Ганба. Түрүүний суур очир дээр эргээд очиход 24 самбар гэдэг жааш тий. Тэ бүр 27 оноо гэж жааш тий. Сүүлд ийм үзүүлэлт ер нь хизээ харсан байна. Монгол тоглогчдоос бол их зүг харсан. Монгол тоглогчдоос. Би нэг сошиал дээрээс нэг юм харсан. Амбук ах төвийн аккаунт дээр яг нэг хүн бол яг комент хийчихсэн байсан. Яг сүүлд Монгол тоглогчдоос ийм үзүүлэлт гарч ирсэн гэсэн. 2013 онд өрнүүн бэлэг 29 бараг л 30 шинж харсан. Ийм стартап байсан гэж бас тийм мэдээлэл бол олж харсан. Тэгэхээр баг бүтэн 12 жил харж байгаагүй үзүүлэлт. Тэгэхээр ярьж ирлээ шүү дээ. 12 минут ийсгэсэн юм байна те. 13 оны лиг бол 12 минутаар гараад дөрөв байгаа. Тэгээд ерөөс нэг л зүйлийг хэлмээр байгаа нь дурын тоглогч те. Тайваны сагсан бөмбөгийн лигийн драфтад нэгээр сонгогдсон анхны гадаад тоглогч болохгүй шүү. Тэгээд гэдгийг л харууллаа гэж байна. Гэдгийг л харууллаа нэ. Тэгээд Тайваны сагсан бөмбөгч гэсэн маш үр дүнтэй дээд зэрэглэлийн сагсан бөмбөгийг тоглож ирсэн суур очир маань ингээд Монголын лигтэй гэлцээд гэлцэж байгаад бас их таатай байна. За дараагийн онцлог тоглолт бол бүр маш гайхамшигтай SG болон бишрэл металл тоглолтыг харж байна. За энэ бол учраа таарах болгондоо хизэж плей-оффт финалд шалгарч үзээгүй хоёр баг бол ялчгүй SG баг тий. Тэгээ холбооны цомын тэмцээн дээр хожсноор финал шалгарлаа.
Тэгэд бас маш их баяртай байгаа гэдгээ ч бас илэрхийлсэн. Энэ тоглолт дээр юу гэж бодож байна? Энэ тоглолт тэгээд ер нь эхнээсээ нэг тийм металл санаачлагыг гартаа авч тоглох гээд хичээсэн. Тэгээд Apes цаг дор нь тэр бүр нь одоо маш хурдан хариултыг өгөөдсөн. Хариу зөвхөлтүүдийг өгөөдсөн. Тэгээд энэ тоглогчийг үлзий оршихыг яхаарахгүй онцлох хэрэгтэй баг. Тэгээд металлаас одоо бас нэг шийдвэрлэх үед цаг тулсан мөчөд оноо явуулах хүн олдохгүй л байна. Яг удирдлагын ихэнд бол маргад дандаа л 20-с дээш оноотой байсан шүү дээ. Одоо яг бус багуудсан учраас нь олчиж байгаа хэрэг та энэ хамгаалах учраас маргад илүү зүүн талдаа дайрдаг юм байна ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмнууд бол нэг энгийн зүйлсээ ойлгоод өөр маргадыг хамгаалчих болж байгаа байх. Тэгээд яалчгүй л юм нэг шийдвэрлэх үед ууган баяр уг нь бол оноо явуулдаг ч гэсэн энэ үйлрэл юу төхөөсныг бас яг сайн мэдэхгүй байна. Юу ч өнгөрсөн үйлрэлүүд ууган баяр огт харагдахгүй байгаа. Тэгээ маргад оноо явуулчихдаггүй байна. Санчрын шийдэлт бас яг үнэндээ тийм найдвартай бол биш байна. Тэгээд Бас бишрэлт металл баг ялчгүй ууган баяр суучгаар шууд үзүүлэлт унжин л та. Оноо авалт ч юм уу те. Унж ирж ийн. Тэгэхээр энэ нь одоо яг одоо яаж шийдвэрлэх хэвтэй вэ? Ер нь одоо хүснэгтийг ч гэсэн нэлээд доогоор ороод ирлээ шүү дээ. Ер нь бишрэлт металл багтыг юу тохиолдоод байна вэ? Одоо тэгэд яалчгүй л нөө легонер тамирчны л одоо нэг л юу байгаа шүү дээ. Нэг л байгаа шүү дээ. Тэн дээр тэгээд маш одоо тийм нямбайл хандахгүй бол тийм легонер тамирчны зөвл сонгохгүй бол ууган баяр суучгаар холбонд болгогч нь их тэмүүлэн гарч ирнэ. Их тэмүүлэн усаал хангалттай биш байгаа шүү дээ. Ялчгүй туршлагч нэмгэн байна. Ур чадварчсан нэг арай би бол бүр юм тэмүүлэн дээдлэгт арай тоглох болоогүй байх гэж зүйлд бүр бодож эхлээд зөвлөлтүүд бидэнд харагдаж байна те. 2 онооны товтлохоо SG-Apes чөлөө шийдэлт 18, 15, 14, 2 оноо 33-аас 16. Холын шийдэлт 50% таа. Бас их өндөр унсан байна. За самрын үзүүлэлтүүд ойролцоо дамжуулалт ойролцоосон. Тэгээд чөлөө шийдэлт дээр SG-Apes-с яхаарахгүй одоо нэг өөр дээрээ алдаа салгаад байгаа дүлгөөнч гэдэг юм уу те. Энэ тоглогчид маш сайн торгуул шийдээд байна л да. За зөөрөд металлаас дээр 3 онооны шийдэлтээр 7-оос 3 гэж харагдаж байна тий. Тэр нь маш цөөхөн орлоо. Гэхдээ ерөнхий нэг 40 орчим үеийн орлоо. нэг шийдэлтэн дээр сая тоглолтын сүүлд маргад сүүлд маргад шийдэлт. Тэр ер нь бол яг тоглолт идэвхтэй өргөлдөж байгаад 2 шийдэлт оноогосон биш үү те. Тэгэхээр ерөөсөө за маргад биш юм бол тий. За энэ статистикийн дараа ярилцъя. Дүлгөөн 21 5 3, мөнх баяр 12 3 1, үлзий орших 11 4 3. Ерөөсөө энэ дүлгөөн гэдэг тоглогчийг зогсоох хүн байгаа мó дөө. Ерөөсөө тал бүрийн одоо ур чадвараар тал бүрийн одоо юугаар л оноо авч штэ. Тэгэхээр энэ үзүүлэлтийг ер нь одоо багасгах арга хамгаалах арга нь юу юм болов? Тийм арга байна уу? Ойлгомжтой. Өчигдөр лав чат вининг чадаагүй царгоош дийлсэнгүй. Чад вининг бүр ингээд дүлгөөний карманд орсон штэ ингээ. Одоо яг тоолборттой бас нэг плей-офф мофор толвол яад юм те бүр нэг ширүүн нэг ам тогс тулсан тоглолтын дээр тоолборт бас нэг арай буур зааж магадгүй бусдаар одоохондоо ч тийм дотоодын ойлголтоор дийлхээ болчиход байгаа юм. За үргэлжлүүлээд бишрэл металл багийн багад хэрэгүүлсэн тоглогчд харагдаж байна. За ууган баяр 19 оноо 5 самбар 7 дамжуулалт хийсэн бол маргад маань 16 оноо 5 самбар 1 дамжуулалт, санчрын хувьд 11 оноо 2 самбар 1 таслалт хийсэн байна. За санчирч бас цөөхөн минут гарч байгаа ч гэсэн хийх ёстой юм а хийгээл бас гарч байгаа харагдсан. Яг нь маргадын хувьд бол үзүүлэлт баг зэрэг унчаад байгаа тий. Оргил мөнх яг хэлдэг үнэлтэй. Багууд учрыг олоод эхэлчлээ. Яа зүүн талын хамгааламж гэдэг юм уу? Эсвэл энэ тоглогч төр бөмбөг металлын довтлогоо явахад илүү уддаг ч гэдэг юм уу тий. Иймэрхүү онцлог хамгаалтын зүйлсийг хараад эхлэх үү гэж бодож байна. Тэгээд санчрыг дуртахад санчир бол энэ тоглолтод сайн байсан гэж би хэлнэ. Ер нь өмнөх яг тэр SG-Apes чухал шийдэлтүүдийг унагадаг байсан санчир энэ тоглолтод баг зэрэг цухас харагдаад өнгөрсөн. Тэгээд хоёр зочноос асуумаар байгаа зүйл нь ууган баяр биш бол маргад оноон дээр орж ирэхгүй бол энэ хоёрт ер нь оноогоор хин туслах хэрэгтэй юм байна. Металл тим тоглогч одоо ингээд санаанд ч орж ийн үү? За ер нь өмнөх хөлөрлүүд тарж ихт бол тэгээд нэг тийм
тооцоонд байгаагүй тоглогч гэдэг юм уу те. Жишээлбэл одоо инх төрийг 3-аас олон дараалж унагадаг ч юм уу. 10-аас дээш оноо авчихад бол металл асуудалгүй тоглолтууд одоо чухал тоглолтууд дээр очиждаг байсан шүү дээ. Тэнгүүт саяны үзүүлэлтийг харах юм бол Дууганбаяр бол яг л үзүүлэлтээ гаргасан харагдаж байна. Тэнгүүт дахиад нэг одоо онцгоорох хэрэгтэй тоглолт те 20-аас дээш оноо авах хэрэгтэй тоглолт хэрэгтэй байсан бол тэр нь магадгүй тийм маргад ч юм уу те. Тийм л зүйл харагдаж байна гэж бодож байна. Миний хувьд бол хамгийн байж болох сонголт нь мөнх чөтгөрл байна да. Ер нь оноо авах дээр туслах. Мэдээж өөрөө бие өвчтэй, дундын зай шидэл цайтай, холын зай шидэл ч гэсэн тухтай шидэж чадах юм бол тийм одоо муу шидэлтэй тамирчин бод биш шүү дээ. Тэгээ яг бодтой талбайгаас гэх юм бол цэцүү сүрэн бол яг өндө сугар очор аз хоёр гэсэн тамирчтай нэг эсрэг хаз тоглоход хэцүү. Тэгээд Эрдэнэтлээ гэж тамирчны хувьд шидэл цайтай хөлийн ажиллагаа мундаг хийсэн. Одоо бас яалтчгүй л нас жоохон насны зүрэ гараад нь шүү дээ тамирчтай хурд болоо өндрийн зүрэ гараад байхгүй да. Тэр за миний сонголт бол гарцаа ухаж хөдрөө байна да. Тэгээд багийн ахлагч өөрөө юу гэдгийг багийн арын албаныхаа хийж байгаа импортын сонголт ч гэдэг юм уу те. Одоо яг энэ өөрчлөлт шинжилтүүдэд их дурамчхан байгаа. Оргил мөнх төгсөн ярилцлага дээр баха. Тийм. Ярихыг ч хүсэхгүй байна гэдэг. Тийм, ярихыг ч хүсэхгүй байна гэжсэн. Тэгэхээр нэг тийм шантраад энэ удаа л гэж миний хувьд хараад шүү дээ. Яг энэ өөрчлөлтүүд те өөрөө хэдий ингэж 19 оноо 20 оноо 10 самбар ч юм уу дабл хийгээд ингээд хичээл зүтгэл гаргаж байхад эцсийн дүндээ одоо бус тоглогчдын нөлөө байхгүйгээс болж ингэж баг ялагдлагыг хүлээж байгаа дээр Дууганбаяр бол бас их сэтгэл дундуур байгаа. Тэгээд одоо ганцхан импорт ирэх үлдсэн өмнө хэлсэн тэгээд энэ импорт ирэхийн сонголт маш чухал байна да. За үгүй бол бас ийм юм байж болно. Гаргалгаа байна гэж. За яг хөө зөвөр энэ үйлрэл та плей-оффд ороод яг бүр нэг өөртөө төсөөлсөн шиг өндөр амжилт гаргахгүйжсэн. Дараачлаас нэг багийн шин төлөлд орж иж магадгүй. Энэ жил инх хүйсгалаа явж байгаа шүү дээ. Тэгэд инх хүйсгалаа яваад Дууганбаярч гэсэн миний мэджгаар 20-оос 3 баг маш өндөр дүнтэй санал тавьсан. Тэн дээр нь металл мэдээж гол тамирчнаас явуулахгүй шүү дээ. Багийн ахлагч явуулахгүй. Бас Дууганбаярч гэсэн одоо өндөр дүнний санал тавиад аваад үлдсэн. Тэгээд энэ үйлрэлтэй биш нь дараачлаастай нэг Дууганбаяр дээр тулгуурсан баг босгоёч байсан. Бүхэн харж магадгүй дээ. Тэгээд дараачлаас бүр энэ жилээ болоо гэхэд бид нар дараачлаас одоо металлаас бүр илүү гоё тийм том амжилт гоё тоглолт хүлээх ёстой байж байна. тэгээд өнгөрсөн жилдээ ер нь импорт тоглогчдын сонголтыг энэ жилд харьцуулахад ийм те. Ерөөсөө Дэвид Скотт, Байрон Уэсли, энэ жил Кристен Брэдфорд нөгөөтгч нь Абу. Эхлээд Абдул Малик. Абдул Малик ирээд одоо би бол Бенжиг тэгж бодоод байна. Гоё тоглогч. Тийм. Плей-оффт металл ингээд гараад ирэхэд асуудалгүй ер нь түүний байрал дээр гоё тоглолцохоор юм тоглогч. Харин хоёр дахь импортод Кристен Брэдфорд үнэхээр байхааргүй пэс шүү. Тийм. Одоо бас плей-оффт гарах уу л болчиход байна шүү дээ. Ер нь бол гарна шүү дээ. явж байгаа байлгүй. 9 дугаар шүү дээ. Маш хэцүү шүү дээ. Үгүй тэгээд энэ чи 3 финалдсан баг шүү дээ. Үгүй Тэгээ 3 финалдсан баг энэ үйлрэлттэй ингээ үйлрэлт талаасаа илэрсэн байх. 9-т явж ийн гэдэг бол бас одоо шонхруу Монголиас гэсэн багууд учраас олчлоо шүү дээ яг үнэ. Дархан үнэт ямар аюултай байгаа вэ? Гэж бодохоор угаасаа яг энэ үйлрэл үзүүлж байгаа тоглолтуудын ингээ харьцуулаад үзвэл тэр эдэс л металл бүснэгтийн доор байх магадлал миний хувьд л айгүй өндөр. Гэтэ яг мэдээж тэ нэг бөөр заахал байхал та өөр нэг дээш. Би яг наадах чинь хэлэх гэдэг шүү. Байрал тийх баг. Гэтэ яг өнөөдрийн нөхцөл байдал дээр шууд харуул хэцүү. Үгүй 8-аар гараад ирж болно шүү дээ. За хүснэгт харагдаж байна л да. Яг саяны хэлснээр бишрэлт металл баг маань 6 хожил 10 хожигдолтойгоор 9-т явж байгаа бол Монголиас баг 3 хожил 13 хожигдолтойгоор хамгийн доор одоо жигсэж байна. Гэтэ 3 хожлын зөрүү. Тий одоо ингэж харалтай оргил мөхөө. Сайн хар. Сэлэг бодос Дархан Юнайтед ховд шонхрууд. Тэгээд бишрэлт металл. Энэ багууд бүгд 6 ажилтай. Гэтэ гол нь металлаас тоглолт дутуу. Тий. Бодос 14 тоглолт, металл 16 тоглолт. Тий. Ангийн худалдаа. Тэгээд бодос ямар байгаа? Бодос ч гэсэн уучраа олоогүй л байна. Үгүй гол нь яг өнөөгийн формыг та бодолтой ингээд байрлал түрүүнд ярьж одоо ингээд металлаас оноо авах тамирчин Маргад Дууганбаяр 2, Бен Стивенс 3 2 дахь лигоноор хизээ ирвчлээ. Дөнгөж сэлэг бодонсоос бодолтой Ахмад аав оноо. Тэр ингээд шууд статистик үзүүл тэр байрчул бодвол шүү дээ. Кадра бол Стивенстэй би бол хангалттай тоглох гэж бодож байна. Үгүй би зөвхөн шууд металлтай тоглох гээгүй шүү дээ оргил мөхөө. Яг эцсийн дүндээ бишрэлт металл үнэхээр плей-оффт гарахыг тулд ганцхан байр ахих шаардлагатай шүү дээ. Гарч болох л байх. Гэтэ бус дагууч гэсэн
Гол нь Тэгээ чи Италиг хараа. Италиг дээшээ гарах гэдэг бол бус багууд хожигдохгүй байхгүй юу? Тий, тэгээд Гол нь. одоо лигийн туршлага байхгүй гэдэг юм уу? Хов чонхруу доош унжиж болчих юм. За бүр эргээд ярих юм бол Дархан Юнайтед ч гэсэн яг тийм тогтмол амжилттай биш байгаа шүү дээ. Ер нь бол яг энэ хүслэгтийн доо тагас буюу 6-аас 10 хүртэлх байран дээр би маш олон зүйл хөдлөх болов гэж харж байна. Юмсыг хэлэхэд эртөө. Ямар ч тийм бүхний хайртай металл баг шүү дээ тий. Тийм, миний ч гэсэн Бүхний хайртай металл баг одоо 9-р байрт явж гин гэдэг бол бас үзэгчдэд их хүнд тусч байгаа хаа. За бидэнд эх 7 хоногийн хуваар харагдаж байна. За мэдээж 12 сарын 29-ний даваа гарагт Pirates Улаанбаатар Amazons Ibs хүлгүүд. За холбооны замын тэмцээн явж байна. Тийм, финалийн тоглолтууд явагдах байртай байгаа. Тэгээд 29-ний өдөр ч гэсэн бүх нийтийн амралтын өдөр таарж байгаа. Тийм учраас үзэгчдээ бас M-Bank Arena тэр яг тэр спортын төв ордонд мэдэрсэн уур амьсгалыг M-Bank Arena-д мэдрүүлээч гэж хүсэх хэрэгтэй болов. Тэгээд бас Ibs хүлгүүд гэсэн финалыг харж үзэх нь шүү дээ. бас шинэ жилийн тоглолтууд их гоё үзүүштэй тоглолтууд байгаа. Тийм. Pirates Amazons хүсэлтэй тэргүүлэгч хоёр ахаад л тий. Энэ хоёр чи улирлыг нээж тоглож байсан шүү дээ. Тэгсэн. Тэгээд бас гайгүй ойрхон тоглолт болох нь уу гэтэл бас Amazons тэгсгэл. Тоглолтын төгсгөлд бас явуулсан тий. тий. Тэгээд одоо мөнхийн өрсөлдөгчд болцоход байгаа. Ер нь Ibs сошиал дээр ч их өрсөлдөө үзүүлдэг Ibs Buttons. Тэгээд Ibs-ийн фэнүүд бол тэгж ярьж илээ. Сошиалыг харж байхад дам Монгол тоглогчдороо ер нь ижисийг хүч гаргахгүй Buttons-ыг очиж гэсэн тийм уриалгыг бас явуулж ил. Тий. Тийм бас байна. нөгөө холбооны цом дээрээс нэг тоглолтыг онцлоход Мойс шонхрууд ирэхэд тэгрийн шаганаар байгаа даа шүү дээ. Хоёлаа нэг багштай. Гэхдээ ган тулга багшийн хувьд болохоор тэр тоглолтын дээр зөвхөн Мойс руу явсан. Тэгээд Мойс шонхрууд багч гэсэн оюутны лигийн баг бас энэ шилдэг 4 хүртэл явна гэдэг бол бас нэлээд өндөр амжилт юм шиг санагдаад байгаа байхгүй. Энэ дээр сэтгэлдээс олж. Би бол маш баяртай байсан өнөөдөр бол. Үнэхээр гоё шүү дээ. Оюутны лигийн багштай тэгээ хөгжлийн лигийн багийг хөжлөөд дээд лигийн багийг хөжлөө. Бүр итүүгээр өсвч итүүгээр өсвөд мөс шонхрууд ихний шатнд таарсан. Тэгэд 16 баг урж байгаа шүү дээ. Шонхрууд өөрсдөө тэрхүү тэмцээний 16 багийн 15 дээр ирэмбтэй, ирвсүүд 2 дээр ирэмбтэйсэн. Тэгээ тийм багийг хожоод дараагийн шатнд дахиад хөгжлийн лигийн том өрсөлдөгчийг хожоод тэгээ яг хуу сая хагас гişэ дээрээ Pirates хожигдлаа. Тэгээд яг хуу Pirates хожигсны дараа надад нэг юм төрсөн. Хэрвээ энэ тоглолт M-Bank Arena дэш спортын ордонд болсон бол бас төр зур нэг өөр яалтчгүй. Нямццэг бүр үнэхээр болоогүй шидэлт нь оноо авалтууд нь тэгээд тэр нь өгж байгаа дамжуултуудаа нэг яалтчгүй бас тэр нэг ордныг гэрэлтүүлэг баримжаа бол алдагдж байгаа юм шиг харагд. Хэрвээ спортын төвөртөнд тоглосон бол тэр тоглолтоос юу ч болохыг таашгүй шүү. Шинэ газрын дасан зохицол гэж бас байна шүү дээ. Тийм ган тулга багштай болон Мойс шонхруудын бүх тоглогч хараа алтныханд бас баяр хүргэе. Бодож байна. Тэгээ өнөөдөр бол маш гоё ярилцлагыг онцлох сонин содон бас сайхан ярилцлагыг өрнүүллээ. Хүрэлцээрсэн хоёр зочиноос маш их баярлалаа. Хамтран хөтлсөн их батаас маш их баярлалаа. Энд хүрээд манай өнөөдрийн онцлох мэдээллүүдийг хүргэдэг хөв нөөц нэвтрүүлгийн дугаар өндөрлөж байна. Нэвтрүүлгийн тэтгэгчээр Шунан дуурлан Амтыг KFC ажиллаж байна. Ингээд эх 7 хоногийн шинэхэн мэдээллүүдээрээ эргээд уулзцгаая.